Санамнахаан дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр DRX зурлалын 11-12 дугаар анги буюу төгсгөлийн ангиудыг нь ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэг рүү орцгоё. За өмнөх анги дээр ажиныг маань сони алах гэж дайраад бүтлгүүдэд дууссан бол тэр эргээсээ олоод шалгагдаж улмаар хийм арах өвчтөөгөж онцлогдоод сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүчээр эвтгэр алдаг. Харин ажин маань баргал зүгээр шахуу өнгөрсөн учраас нэг худалгүй тоглож байсан кинондаа үргэлжлүүлэн тоглохоор шийддэг. Энэ кинон түүний хувьд маш чухал кино өгөөд баргал карьерийг нь тулахаар хэмжээний тийм амжилттай кино учраас манай хүн юу ч болж байсан энийг амжилттай дуусгах гээд л хичээгээд байгаа юм байна лээ. Тэрнээс гадна дохиогтой гэрлэх чухал шалтгаануудын нэг нь энэ кино байсан бөгөөд түүнтэй гэрлэж тусламжийг нь авсны ачаар кинонд тоглох боломжтой болсон гэхлээр манай хүний хувьд ямар чухал кино вэ гэдг нь харагдаж байгаа. За үүний дараагаар Жэв маань ажины өсөлтөөр нөхрийг нь шалгаж байгаад өмнөх ихнэрийнх нь эвдэж байсан эмнэлэгт зонич гэсэн хүчээр эвдсэн гэдгийг нь олж мэддэг. Үүнээс гадна ажины талаар юм ярьсан зарим сэтгүүлчид гэнтэл алга болсон бас дээрэс нь сонич гэсэн экс ихнэртэй адилхан эмнэлэгт эвдсэн гэхлээр энэ бүхний ард дандаа л энэ нөхөр нь байсан юм байна гэдгийг мэдэж байгаа. Харин энэ хооронд Жунсоо маань ээжтэйгээ эвлэрч гисэн сайн үгийн ажиллаа хийгээд явж байтал түүнтэй нэг сэтгүүлч ирж уулздаг. Жунсоо маань өмнө нь ажины амьдралыг төсөөлж байгаад нэг ном бичиж байсан бөгөөд тэр нь нэлээд амжилттай явсан юм байна лээ. Тэгсэн сүүлийн үед ажины талаар гараад байгаа цорхол нь яг манай Жунсоогийн бичсэн номынх нь гол дүртийн таарад байгааг нэг сэтгүүлд олоод анзаарчихсан байдаг. Тэгээ яг хөө тэр номын гол дүр чинь жүжигчин ажины үсттэй хоёулаа энэ талаар баримтат кино хийн энтер гэж санал тавихаар ирсэн бөгөөд манай хүн шууд л татгалздаг. За үүний дараагаар нэг өдөр ажин маань гэртээ авах үедээ өрөөч мэдээлгүй үйлчлэгч нартаа агсан тавиа зогсоохгүй нөгөө нөхрийнхөө орж болохгүй гэдвэсэн өрөө рүү н орчихсон байдаг. Яг хөө тэр өрөөнд нь нэг их сүртэй зүйл байдаггүй л дээ. Гэхдээ хамгийн гол нь манай хүн ийм үйлдэл хийсэн гэдгийг өөрөө санахгүй байгаа нь түүний санааг нилээн зовоодог. За тэгээ маргааш нь зураг авалтандаа орчход явж байтал Жэв маань уулзах гээд төрөд ирсэн байдаг. Ер нь бол ажин түүнийг уулзъягээ дуудсан бөгөөд урд хүн нь нилээн айц андарсан байдалтай нөхөр маань надад ямар нэгэн зүйл хийх гээд байх шиг байна гэж залхсан юм байна лээ. Гэхдээ ингэж ярьсныгаа бас л сандаггүй. Энийг нь харсан Жэв маань нилээн санаан зовж нөхөр нь түүнийг албарын байдалд оруулж яг л нөгөө өмнөх ихнэр шигээ багаар галзууруулах гэж байна гэж хэлдэг. Манай хүн нөхрийг нь улам гүнзгий судлаад үзтэл нөгөө хүмүүсийн хөвтөлөөд байдаг мэдрэлийн эмнэлэг нь өөрийнх нь хувийн эмнэлэг байсан юм байна лээ. Тэгээд зогсоохгүй соныг ажин руу дарахаас өмнө уулзаж түүнд баах мөнгө өгсөн бөгөөд ер нь бол тэр дайралтыг нөхөр нь хийлгсэн гэсэн үг. Яг нь нөхрийнх нь цаад санаа нь бол ажинд багаар сэтгэл зүйн дайралт өгж эмзэг болгож байгаад хүснээрээ л удирдах гээд байгаа юм шиг байна лээ. За тэгээд нэгэн тийм зүйл хийж байгаа нь тодорхой байгаа юм чинь зүгээр л түүнээс салчхаж болохгүй юм уу гэд ажинаас асуутал хэрвээ би түүнээс салчих юм бол хамаг байр суурь алдна. Дээрээс нь одоо тоглож байгаа кинондааш тоглож чадхааргүй болчих учраас салж чадахгүй гэж хэлдэг. Гэхдээ тэглээгээд байнга ингээд ажиныг түүнд дарамтлуулаад байхыг нь харахыг хүсэхгүй байгаа болохоор Жэв маань заавал ямар нэг арга олж түүнийг зогсооно гэж тайвшруулдаг. Ингэснээр Жэв маань Жунсоотой уулзаж болж буй бүх зүйлсийг хэлээд түүнээс тусламжгүй байсан ч Жунсоогийн хувьд ажинаас холбоогоо таслахаар ичгсэн учраас дахиж түүнтэй орооцолдохгүй гэж хэлдэг. Хэдийгээр ингээд татгалзсан хариу авсан ч Жэв маань ганцаараа байсан ч хамаагүй ямар нэгэн арга заавал олохоор шийддэг. За үүний дараагаар ажины тоглож байсан кино зохиол нь гинт өөрчлөгдөж яг нөгөө аавыгаа алж байсан үеийнхтэй адилхан зураг авалтанд орохоор болчихдог. Мэдээж энэ бол нөхрийнх нь хийж байгаа ажил бөгөөд байнгын л манай хүний драмаг нь оролдож сэтгэл зүйд нь нөлөөлөө зогсоохгүй би чиний энэ хэргийг чинь ч гэсэн мэдэж байгаа штэ гэд цаагаараа бас давхар дарамтлаад л байгаа юм л да. За тэгээ энэ санаа амжилттай бүтээч манай хүний юм сэтэрснээс болоод туслах жүжигчнээ хэтрүүлээ зодчихдаг. Ингэснээр баг зэрэг хэвлэлээр нүдүүлэх бөгөөд ажин маань алийн болгоо ингэж дэвчхүүгээд шууд нөхөртөөгөө очиж уулзахаар шийддэг. Манай хүн шуудхан л яагаад ингэж байгааг нь асуух бөгөөд нөгөө хүн ч миний үгэнд орохгүй байгаа учраас сануулга маягийн зүйл өгсөн юм аа л гэж хэлдэг. Нөгөө нууц өрөөрөө битгий ороорой гэд хэлээд байхад нь манай хүн үгэнд нь орохгүй орчихсон болохоор л нэлээд уралсан юм байна лээ. Яг үнэндээ бол нууц өрөөндөө ч гол нь биш. Энэ дөхөөгч нь өөртөө маш ихтгэлтэй бүх зүйлсийг хүснээрээ ойлгох дуртай хүн учраас ажин түүний үгэнд нь орохгүй байгаа нь нэлээд дургуг нь өргөсөн юм шиг байгаа. Тэгээд дээрэс нь ажин нь бол энгийн нэг хүн биш гэдгийг нь мэдж байгаа учраас түүнийг баг дээр нь л дарж авах гээд байгаа юм лээ. За ингээд ажины өөрийг нь хөргөхээр зүйл нэлээд ихийг хэлчихсэн учраас түүнтэй хэрэлдэхгүй тулд Жунсоороо залгаж найзыгаа ирж тайвшруулаарай гэж хэлжгээд яваад өгдөг. За тэгээ удалгүй Жунсоо маань ажин дээр ирээд уулзтал нөхрийгөө унгааж өөрөө түүний байр суурийг нь авмаар байна гэд бүр нүдэн улаанаар эргэлжчихсэн яг л галзуу хүн шиг байж байдаг. Өөрт нь ялагдахгүй бүр улмал манай хүний дээрээс нь харьцаад байгаа нь уурыг нь нэлээд хүргэсэн байдаг. Энийг нь харсан Жунсоо маань ажины шунлол хизээш дуусахгүй юм байна гэдгийг ойлгож авдаг.
Дараагаар найжийн маань Жэв рүү залгаж чи ямар нэгэн юм хийхгүй бол би энэ чигээрээ удаан тэсэхгүй юм шиг байна гэж яруулах бөгөөд Жэвч нөхрийг нь унгаах арга бараг л олчихсон жаахан л үлээчих гэж хэлдэг. За тэгээ хөдөлгөөн маргааш нь болох бөгөөд Жэв маань дүүгээ сайн явж байгаа эсхийг нь очиж харцгаад дараагаар нь дөхөөгийн туслахыг баахан үгээр өдчгөөд яваад өгдөг. Тэгсэн нөгөө туслах нь шууд дөхөөг рүү залгаад болсон зүйлийг хэлтэл яах үгээ зүгээр ойлгоод байхад даварж байгаа бол наатахаа бүрэмсэн дуусгаа гэж хэлдэг. Мэдээж даргаасаа ийм тушаал авсан юм хойно тэр өрөөнөө Жэв дээр баахан хүмүүстэй урж ирээд манай хүнийг шууд алчдаг. Арайч манай Жэв ийм амархан өгчихгүй л үдэ гэсэн чинь харамсалтай нэрнгээсээ л ингэж өгчдөг. Гэхдээ манай хүн ямар ч утгагүй зүгээр л үхээгүй бөгөөд ер нь бол албаар алуулсан юм байна лээ. Зодуулж байхдаа энэ бүхнийг хийлгэж байгаа хүн бол дөхөг гэдгийг туслахын намаар хэлүүлээд зогсоохгүй өөрийнхөө үхлийг хүртэл бичлэгээр баримжуулж авахар төлөвлөсөн байдаг. Тэгээ энэ бичлэгээ Жүнсөө ажийн хоёрт үлдээсэн бөгөөд ер нь бол ингээд дөхөөгийн аллахын захиалга өгсөн гих ноцтой гэмтэрэг нь манай ажины гарт очсноор дахиж манай ууныг дураараа дарамтлж чадхааргүй болсон гэсэн үг. Хөөхий Жэв маань эцээ өртөл ажинд үнчээр тусалсаар агаад л дууслаа да. Зангиснаар ажийн маань нөгөө бичлэгээр нөхрийгөө сүрдүүлж дахин өөртөө дээрээс харцгааргүй болгож чаддаг. Харин нөгөө талд энэ бичлэгийг хүлээн авсан Жүнсөө маань ажийн руу залгаж чиний төлөө Жэв өөрийнхөө амийг золин байж нөхрөөс чинь хараат бус болгосон байна. Тиймээс одоо Жэв одоод ч болов наад аимшигтай шунлаа зогсооно эцтэй. Ер нь бол чи угаасаа авахыг хүссэн, хүрхийг хүссэн бүх зүйлээ өөрийн болгочихсон юм чинь одоо ингээд болсон бидтэй гэж асуухад мэдээж ойлгомжтой ажийн би хизээш зогсохгүй гэж хариулдаг. Зангиснэр Жүнсөө маань ажины шуналд хязгаар гэж байхгүй юм байна гэдгийг эцэстнээ олгоод өөрөө түүнийг зогсоохоор шийддэг. Ингэснээр хамгийн эхлээд нөхөртөө нь очиж уулзах бөгөөд Жэвгийн аллагын бичлэг өөрт нь байгаа гэдгийг хэл зөрдүүлдэг. Гэхдээ энийг чинь зарлан энтер гихгүй зүгээр л хэсэг хугацаанд хөндлөнгөөс оролцолгүй хараад сууж байл гэж хэлдэг. Манай хүн өөрөө бүх зүйлийг дуусгаар шийдчихсэн байгаа учраас хажуугаас нь нөхөр нь орж ирээд төлөвлөгөөг нь нураачих вэ гэж бодоод л ингэж байгаа мэн лээ. За тэгээ үүний дараагаар нөгөө өмнө нь манай хүнтэй уулзаж ажины талаар нэвтрүүлэг хий гэсэн сэтгүүлчтэй уулзгаралдаг. Харин энэ хооронд ажийн маань нөгөө киногооч амжилттай дуусгаж тэр нь бүр нэлээд амжилттай байсан болохоор жилийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авах оролдог. За тэгээ хөдөлгөөн шагнал гартуулах ёслын арга хэмжээч болох бөгөөд манай хүн яг шагналаа гартаж аваад л тайзан дээр үгэлж явах мөчөд Жүнсөө маань ажины талаар хийсэн нөгөө нэвтрүүлгээ олон нийтэд цацдаг. Тэр нэвтрүүлэг нь мэдээж ойлгомжтой ажины хийсэн бүх аимшигт зүйлсийг нь баримттай ярьчихсан, дээрэс нь манай хүний охиросон өчнөө хүмүүс гэрчээр оролцсон нэвтрүүлэг учраас ер нь бол ингээд ажийн маань яг оргилцэгтэй хүрэх үедээ нуран ундаг. За тэгээд яг үг хэлж явах үед нь цацагдсан учраас манай хүн үзэгчдийн зараанаас ерөнхийд нь юу болоод байгаа гадарлангуудаа шууд л арга хэмжээгээ орхиод зогтоочихдаг. Үгээр хэлхийн аргагүй аимшигтай байдалд орсон ажийн маань яг л галзуу хүн шиг годамжаар явж явах үедээ Жүнсөөдөө таарлаж түүний машинд нь суугаад цааш явдаг. Жүнсөө маань бүхэл амьдралынхаа туршид ажиныг өөрчлөх гэж хичээсээр ирсэн бөгөөд эцэст нь хизээч өөрчлөгдөхгүй гэдгийг нь ойлгоод өөрөө дуусгахаар шийдсэн гэдгээ хэлэхэд хариуд нь ажийн ийм ойлгомжтой зүйлийг яасан удаа ойлгодог юм бэ гэж хэлдэг. Гэхдээ ингээд түүний үннийг нь илчлээд л зогсоохгүй Жүнсөө маань ажиныг өөртөөгөө хамтдаа аваад өгөхөөр шийдсэн байдаг. Ингэснээр манай хүн хурдны замаар явж байгаад гинтэл жолоогоо мушгиж хадаа авцал руу ажинтай хамтдаа ундаг. За үүний дараагаар зураглал солигдож маргааш өглөө нь ажины нөхөр мэдээ үзэж байгаа нь харагдах бөгөөд урчны болсон ослын үеэр Жүнсөө маань газар дээрээ өд болсон бол хамт явж байсан ажийн орсоргүй алга болсон талаар мэдээлдэг. Муухан өгдөггүй гэж нэрээ харахгүй л өнөө үг юм та. Яг адилхан урд сууж явсан Жүнсөө маань газар дээрээ өд болсон бол ажийн бараг л зүгээр шахуу үлдсэн бөгөөд хаашаа чим ганцаараа явж зураглалаар кино маань дуустдаг. Бодвол тэгээд season 2 гэж хийх гэж байгаа учраас л ажиныг амьд үлдээсэн байх л та. Гэхдээ миний бодлоор зүгээр л ажиныг энд нь өхүүлээд бүх юмыг дуусгацсан бол хамаагүй дээр байхсан байх таа л гэж бодож байна. Одоо тэгээд season 2 гэж нэг гачин юм ийгээд нэг айтайхан болсон цаварлаа баллаад хайчих үедээ. За тэр ч та надаа ямар амаах үдээ. Гиснээс нэрээ энэ бичлэг орсны оройн юм уу маргааш нь бүх партуудыг нэгтгсэн бүтэн бичлэг нь орох бах. Нэгтгэхэд тавиад өгөөч гэд хүмүүс асуугаад байдаг болохоор нь оруулж байгаа шүү. Тэгээ бити наваг загнаад байгаарэ. Зээц тэгээд нэг имерхүүлэн да. Тэгээд эцэст нь бичлэг таалагдсан бол дараагийн өмнөд дараараа дараахаа бичлэгээр олцлаа. Тэр баяр та.